За гаридсан хоёрын барилдаан сонирхолтой сайхан барилдаа болох байхаа. За өнөөдрийн одоо 256 он бохоос энэ хоёр бохол шалгарч үлдээд одоо барилдаж байна. Хайрухын барилдаан Синжиг университет. За ерөн Дэмүүд Арслангийн барилдаанд одоо төрүүлж үсүүрлж өвгөрсөн бохчууд бол ер нь улсын өндөр алдар солонд сүрцгээсэн. Та бохчуудтай бас ээлтэй бас сайхантай ийм одоо сайхан барилдаан. Хамгийн гол энэ хүү барилдааныг 2020 онд одоогийн өмнө аймгийн засаглалаар ажиллаж байгаа аймгийн сан Эрензэн бэмбэ сэдэд орж одоо Монголын үндэсний холбоотой санаачилж хамтарч зохион байгуулж байсан. Анхны жилүүд бол аймгийн цолтой 256 барилд бүх барилдадаг байсан. За сүүлийн жилүүд бол улсын цолтой 128 бүх барилдаж байгаа. За сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд бол ковид сар тахлын улмаас өндсөн. За өнөө жилийн үед бол одоо 256 бүх барилдаж байна. За Өмнөг аймгийн Хам богд сумын нутгийн нийт ард иргэдтэй малчид хөдөлмөрчдөн болон өмнө говьчуудтай бас ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөө Өмнөг аймгийн Хам богд сумын засаг дарганы хийт иргэдийн төлөвчдийн хурлын дарга Боён улсын аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгч Эрдэнэчөр Өмнөг аймгийн Хам богд сумын нутгийн зөвлөлийн дарга Хан Гарднараас одоо нутаг усныхаа зон олонд болон Алдарт Арслангийн үр удмынханд одоо бас баяр хүргэж мэдчилгээ дэвшүүлснийг уламжилж байна. За мөн одоо энэ барилдааныг зохион байгуулж байгаа гэж дэмжиж оролцсон бүх хүмүүстээ одоо Дэмүүд Арслангийн үр хүүхдүүдийн төлөөллөөс нь одоо баяр хүргэж ажлын амжилт сайн сайхан бүхний дэдийг хүсэн өрөө Өмнөг аймгаас Дэмүүд Арслангийн охин Шар хүүхнээс одоо бас барилдааныг зохион байгуулагчид, ивент тэтгэгчид хамт олондоо бас талархсан илэрхийлийг мэдчилгээ ирсэн байна. За гарицсан хоёрын барилдаан зүгээр тулсан байдалтай барилдаа үргэлжилж байна. Монгол улсын авраг хангайтай барилдаж байхдаа бол хангай авраг өөрөө өхийлдсэн өхийлдөг нь зөрүүлж өөрөө өхийлдөө болгоод одоо давсан улсын гард Батөршхөө. За Батөлзий зам бол аргагүй одоо бэлтгэл сургууль сайн байна. Сайн байгаа гэдгийг ч одоо харуулж байна. Өчигдөр болсон шагнаж аврагын нэрмжт 256 бүхий барилдааны үзүүр төрөнд үлдсэн. Өнөөдрийн Монгол улсын урд сарсан Дэмүүдийн нэрмжт барилдаанд мөн үзүүр төрөнд үлдээд одоо тэргүүн барийн төлөө барилдаж байна. За 3 дугаар сарын 16 Сэлэнг аймгийн Мандалсан Түнкэл тосгонд Казахстаны Нар улсын баяр суурилсан улс аймгийн алдар султай шагналын сан өндөртэй өчт бүхий барилдаан болно. Саагүй барилдааныг бол одоо Сэлэнг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Хангамберг компани захирал телевизэд одоо ивент тэтгэж Сэлэнг аймгийн Мандалсамын үндэсний бүхий холбоотой хамтар зохион байгуулах юм байна. За 3 дугаар сарын 17-нд Монгол өхийн өргөнд бол Цэргийн баярын улс аймгийн алдар султай 256 бүхий барилдаан, 18-нд нь Сумын зултай бөхчүүдийн барилдаан, 19-нд нь Казахстаны Нар улсын баяр суурилсан улс аймгийн алдар султай 128 бүхий барилдаан тус Монгол өхийн өргөнд болох нэ. Улсын гард Батөрш улсын зам Батөлзий хоёрын барилдаанд үргэлжилж байна. За олон жил одоо сайхан барилдсан бөхтөө улсын гард Төлзий догтхын Батөршхөө 2009 онд одоо шууд улсын харцаг солон төрээд тэрнээс хойш одоо 8 жилийн ард дээр буюу 2017 оны улсын баяр наадмаар төрийн баяр наадмын үзүүр төрөнд үлдэж үзүүлсэн.
Гарицсан хоёрын бэрэлтэн барьцуулаад салдсан байдалтай албарилдаа үргэлжилж байна. Эллийн улсны барьцанд хурж алдсан Санжигны барьцанд үрсэн байдалтай одоо барилдаа үргэлжилж байна. Амануаймгийн манлайсан мэрэт Монгол улсын урд сарсан гомбоёшийн Дэмүү лагсны нэрэмжит Улас аймгийн алдар султай өчид 256 бохос одоо шалгарч үлдсэн хоёр хүчтэн барилдаж байна. За баруун талаараа зулгаж өрөлтөхөр боллоо. За энэ дэшрэмдос өмнө Говь аймгийнхаа нийт ардар гэд малчид хөдөлмөрчд уул уурхайн салбарынхан дам Монгол улсын урд сарсан Дэмүүлийн нэрэмжит барилдааны тохиолдуулан эрүүлэн каз чиргал сайн сайхан бүхний дэдийг хүсэнгөрөө өмнө Говь аймгийн иргэдийн төлөвчдийн урлагийн дарга Батраагаас одоо нутгийнхаа зон олондоо хандаж өгмөжлөгийг өргөж байна. За Монгол улсын харьцаг Ламаживын нэрэмжит барилдаан гэж өмнө Говь аймагт тусгагдж байсан. Монгол улсын арсан Дэмүү дарсангийн нэрэмжит барилдаан бол ерөнхийдөө бас уламжлагдж ирсэн одоо энэ томоохон барилдаан. За зүүн талаар нь зулгаж барилдахаар боллоо. Даншуудгийн версэнд өрсөндөө. За зүүн зулгооны версэнээс бол ямар ч мөхний хөлбөр хийсэнгүү зүгээр одоо харин баруун талаар нь зулгаж давхар шуудгийн версэнд хурж барилдахаар боллоо. Гард Батарчхойд бол маш их одоо тийм хөдөлмөрч юм бөхөө. Монгол улсын хүчит арсан Бачиргалын ган батч одоо бас Батарчх гардыг бол нэлээд шахаж шаардаж одоо бас бэлтгэл сургуулийн бол нэлээд онцгой ач холбогдол гэж бэлтгэл сургууль хийлэгдэн нус зөвлөдөг. Батулсын зан хоёр үхэн барилдаан барь садарлаа. Гарицсан хоёрын барилдаан барь садарлаа.
За баруун талаараа давхар шуудаг нэрсэн нүрлээд Баталзын зааны сөрөхийн өхөөлд ирэхийг бас байхгүй шүү. За шигшээд мордох гээд туудлаа. Зүүн талаараа давхар шуудаг нэрсэн нүрлээд. За толгой зөрүүлэх гээд энэ Баталзын зан. За толгой зөрүүллээ түрээ төөл ордоо түрээ дурж мордлоо давлаа. Тань комон гомгийн мандасан мэрэт Монгол улсын урс орсон гомбоюушийн дэмүүд агсын нэрэмжит улс аймгийн алдар султай өчид 256 бүхийн барилдаанд алдар спортын хороо Өнмөн Көгжил констракшн компани, Монтед констракшн компани явах Монгол улсын зан Баяр хүүгийн Баталзын 85 дөрвөлээ. Үндэсний батлан хамгаалах сургууль бүхийн хурд дэвжээний явах Монгол улсын гарид Олжи догтхын Батарш зүрлээ. Сандес шуудаг нэрсэн зүүн талдаа мордоо давсан. За Монгол улсын урс орсон гомбоюушийн дэмүүд орслонгийн нэрэмж барилдааны тохиолдол өмнөг аймгийн